Амсны дагуу 2020-с 2021 оны хооронд гарсан Marvel Comics-ийн маш том ивент King in Black-ийг ярихаар бэлтлээ. Симбиотуудын бурхан Null дэлхийг эзлэхээр ирэх үед Venom-оос эхлээд Avengers, X-Men гээд дэлхийн бүхэл бааtruуд түүний дагуулan ирсэн симбиотуудын эсрэг тулалддаг. King in Black үндсэн зохиол 5 бүлгээс бүрддэгч сторийг бүтэн уншихын тулд дэлхий дээр болон өөр гариг дээр тулдаж буй бусад дөрүүдийн crossover комикуудыг ч бас унших шаардлагатай. Нэг бүрчлэн бичлэг болговол маш урт болох учраас энэ удаагийн бичлэгтээ зөвхөн Null болон Venom нарын хоорондын тулаан буюу гол төвхийг нь ярихаар бэлтлээ. Үүнд King in Black-ийн 5 бүлэг, Venom-ийн 5 бүлэг гээд нийт 10 бүлэг багтана. Хэрвээ бусад бааtruуд, бусад дөрүүд гарах кроссоверуудыг уншиж, ивентийг бүтнээр нь ойлгохыг хүсвэл King in Black Omnibus эсвэл интернетээр гаргасан байдаг Reading Order-ийн дагуу уншвал илүү зохистой. Eddie Brock байшингийн дээвэр дээр хотыг ажиглан зогсоно. Тэрээр түүнийг дэлхий рүү ирж байгааг мэдэрч байлаа. Тэр бол харанхуйн хаан, симбиотуудын бурхан Null. Эдди шууд л Venom болон хувирч Ахмадтай ирж түүнийг ирж байгааг мэдэгдэх ба Avengers-ийн бусад гишүүд ч энэхүү мэдээллийг авна. Харин Эдди унтаж буй өөрийнхөө дийлэн дээр ирж түүнийг сэрэхээс айж байлаа. Учир нь түүнээс олж дийлэн маш хүнд хэцүүг туулж ахиж энэ бүх аимшигтай зүйлстэй нүр тулахгүй байхыг хүсэж байлаа. Өөрөөр түүнийг энгийн л хүүхэд байхыг хүснэ. Гэсэн ч аюул ирж байхад түүнийг сэрэхгүй бол болохгүй. Харин дийлэн энэхүү аюулыг өөрөө ч бас мэдэрсэн байлаа. Хөшөө хөгчдийн ууланд She-Hulk, Ахмад Америк, Төмөр хүн, Carol Danvers буюу Ахмад Marvel нар дэлхий дээр ирж буй симбиот аримын талаар ярилцсан. Харин Tony Stark, Kree болон Skrull-уудын үлдэгдэл хүлгүүдийг дээд агаар мандалд байрлуулж тэднийг тесрэх бөмбөг болгож хувирган хүлээж байлаа. Ахмад Америк түүнийг юу ч бомб болох дуртай хэлж, Tony харин хариуд нь хуучны зуршил гэж хариулна. Энэ үед Carol Danvers сайн бас муу мэдээтэй хэлж симбиот арим ирж байгаач тэдэнд илүү том тесрэх бөмбөг хэрэг болохыг хэлэв. Дэлхийн дээд агаар мандалд үе олон симбиот луунууд иржээ. Харин Tony Carol өөрийг нь дутуу үнэлж буй гэлэн тесрэх бөмбөгөө итгэжүүлэхэд симбиот луунууд хэдэн зуугаараа шатаж байлаа. Энэ үед Eddie Brock хүүгээ аюулгүй газар авчихаар явж байлаа. Тэрхүү дэлбэрэлтийг Venom Eddie хоёулаа мэдэрсэн ба дэлбэрэлт ямар ч нөлөө үзүүлээгүй байлаа. Ахмад Америк хөшөө хөгчдийн хөдөлгөөийг тушааж харин дэлхий дээр симбиотоор бороо орж байв. Мэдээж энэ бүх симбиот Null-ийн удирдлага доор. Эдди хүүгээ газар доор хорогдох байранд яаралтаа оруулж харин дийлэн өөртөө ч бас хүч чадал байгааг түүнд тусалж чадхаа хэлэн эсэргүүцсэн. Эдди түнд өгсөн амлалтаа хэлж юу ч болсон түүнийг хамгаалах ёстой ба энэ бүхэн түүний өөрийнх нь тулаан гэдгийг хэлэв. Дийлэн түүнийг заавал эргэж ирэхийг шаардсан тэд салах ёс гүйцэтгэн хаалгаагдана. Харин нөгөө талд Ахмад Америкээр өдөрдөөсөн бааtruуд ард иргэдийг аварч хот харин симбиотоор дүрж байв. Ахмад Америк Тониогоос Тор ирэх болоогүй эсгийг асуухад хариу байхгүй байгааг хэлнэ. Яг энэ үед тэдний толгойд Charles Xavier орж ирэн Washington Square Park-д X хүмүүс нэмэлтээр ирэн тулдаж эхлэв. Аянгийн бурхан Тор байхгүйж аянгийн дайрах Storm агарын дайралтыг тогтоож байлаа. Эдди муу усны суугаар явж Нью-Йорк хотод Carnage-ийн үлдээсэн симбиот зураг удирдах боломжтой Сентид очино. Хэрвээ азанд харуул Venom симбиот зургийн голомтод нэвтрэн тэднийг удирдах боломжтой гэж найдаж байлаа. Доктор Стрэндж бүх хүч чадлаараа тулдагч симбиот луунууд хэтэрхий хүчрхэг түүний хамгаалтыг ядах зүйлгүй эвдэлж байв. Эдди харин голомтод нэвтрэхээр хичээсээр Storm-ийн анги цахилгаанч хүч мөхсдөн. Эдди арай гэж голомтод нэвтрэн бүхнийг харагч түүний төсөөснөөс ч илүү зүйл тэдний эсрэг зогсож байлаа. Эдди тэднийг хурдан зүгтхийг шаардгаад тэнгэрт зүгээр ч нэг луунууд биш Null-ийн хамгийн анхны дайснууд буюу симбиотод бүрхүүлсэн Celestial-ууд байлаа. Тэд дэлхийд газардан бүхнийг сүрүүлж эхлэх үед нэгэн Celestial-ийн цээжнээс Null гарч ирэн түүний нэр хүнд дэлхийд даяар их томорсныг биширч хэрвээ түнд Brock нэртэй хүнийг авчирвал тэднийг зовоолгүй нүд ирмэх зүр дэлхийг сүрүүлэхийг хэлэв. Бааtruуд сандралан зүгтэж харин Null тэдний өмнө газардана. Ахмад Тониогоос түүнийг хаана байгааг асуухад 10 секундын дараа ирэхийг хэлнэ. Ахмадын царайнд инээ тодрон Null өнөөдөр тэд үзүүлбэр үзэхээр ирсэн хэлж товтлох зөвшөөрлийг өгөв. Түүний яриад байсан хүн Sentry буюу Bob байлаа. I'm Bob. Sentry тушаалыг аван Celestial-ийн толгойг нэвцүүлдэн нисч харин Null үнээс нь болж маш их уурлаж түүнийг хамгийн дөрөнд торохоор болдог. Sentry Null-ыг тэврэн авч дээш нисэн өөрийгөө Bob хэмээн танилцуулж Sentry гэж дуудахыг түүнд хэлнэ. Гэвч Null түүнийг өөрийгөө танилцуулах хэрэггүй ба түүнийг Carnage-ийг хорох үед сүргэн Алидийн дурсамжиндаа мэдээл хадгалсан гэлэн оронд нь өөрийгөө танилцуулна. Тэрээр Sentry-г барьж хоёр хэсэг хуваан өөрийгөө харанхуйн эзэн симбиотуудын бурхан гэж хэлнэ. Бусад бүх хүний дотор харанхуй түүний өмнө бүх идэг ба тэр бол өөрөө харанхуй гэдгээ сануулав. Үнийг харсан бааtruуд бүгд шоконд орж Tony тэднийг ухрахыг хүссэн ч Ахмад аль чадхаараа хотыг хамгаалan иргэдийг аврахыг бааtruудад тушаана. Null хотыг тэр жигтэн симбиотоор бүрхэж харин бааtruуд түүний өмнө хүчин мөхсдөн.
Тэрээр дэлхийг амьдралаар тэтгэгч нарыг өөрт нь садаа болж ингэж үзэн дэлхийд дахин нарыг од ирсийг харуулахгүй хэлэн дэлхийг тэр чигтэн симбиотоор бүрхэж түнэр харанхуй хорвоо ертөнцийг эзлэхэн тэр. Storm юу болоод байгааг Тони болон Чарлз нараас асууж чадах бүхнээрээ л унууттай тулдаж байлаа. Түүний чадвар симбиотуудын эсрэг төгс тохирч байсан учраас Ноол түүнийг бяцхан гэрэл хэмээн дуудаж Storm-ыг ч бас барин авдаг. Харин Эди эцсийн арга буюу Ноолд хүссэн зүйлийг нөхөхөөр шийдэв. Тони түүнийг бууж өгөхгүй байхыг хүссэн ч Эди Веном хоёр аль хэдийн шийдвэрээ гаргасан ба ингэснээр тэдэнд жахан ч гэсэн цаг очихыг хэлнэ. Тэд бүтээгчтэйгээ шууд холбогдох шийдвэрийг гаргасан байлаа. Харин холбоо тогтоох үед Ноол шууд л тэднийг барин авч гэрэл онторч харанхуй бүрхэх ямар сайхан болохыг түүнд хэлнэ. Гэвч Ноолын хүссэн Брок Эди биш түүний хүү Дилан Брок байлаа. Харин Дилан Эди Брок болон Ан Вейн нарын хүү бөгөөд Веномын симбиотоос болж симбиотуудын голомтод нэвтэрч тэднийг удирдах чадвартай болсон юм. Өөрөөр Ноолтой адил чадвартай ч гэж хэлж болно. Ингэснээр Дилан Ноолын хувьд хамгийн чухал байна болсон юм. Ноол аль Брок вэ гэдгийг тодорхойлоогүй өөрийнх нь буруу гэж хэлэн хүүгээ түүнээс салгаж түүний хүүгч бас өөртөө авахаа хэлв. Харин Эди хүүг нь 50 орхихыг гуйсан ч Веномыг түүнээс салгаж түүнийг доош нь хайсан юм. Ноолын удирдлаганд орсон Веном түүнээс Эдигээс салахгүй байхыг гуйна. Веном түүнд өөрийгөө хэрэгтэй хэлсэн ч Ноол түүнийг хинч биш гэдгийг хэлэн өөртөө шингээдэг. Харин Эди доош унаж ганцаараа нөхөж болохгүй гуйн нулимс туслуулна. Эцсийн мөчн ирэхэд Эди бурхнаас хүүг нь аюулгүй байлгаж өөрийнх нь харанхуйг түүнд өвлүүлэхгүй байхыг залбирна. Харин хотод супер бааtruуд, цагдаа нар, иргэд, Ноолын мангасуудтай тэнцсээр гэрэл гэгээ үгүй зөвхөн харанхуй симбиотууд л энэ дэлхийг бүрхсэн байв. Хорогдох байранд төвжигдсэн Дилан нэгэн станц олж төмөр хүнтэй холбогдох ба аавыгаа аюулгүй байгаа эсхийг асууна. Харин төмөр хүн түүнийг дахин холбогдож болохгүй хэлж аргаа барсан Дилан симбиот голомтод холбогдох үед Веномч бас түүнийг холбоогоо зогсоохыг шаардаж тэгэхгүй бол Ноол түүнийг олохыг сануулна. Энэ үе зурагтаа шууд амжуулалт гарах бөгөөд Ноол Веномыг Эдигээс салгаж түүнийг доош шидэж буй дүрс гархан тэр. Доошоо унах Эди барилга хоронд түлхэж, өшөглөж, уналтын хүчийг бууруулж байлаа. Веномгүй Эди Брок бол хинч биш. Гэвч тэр бол иргэн ирэлтийн хаан. Юу ч тохиолдсон аргыг нь олж амьд үлсээр л байдаг. Шат, тагт, байшин барилга гээд доош унахтаа бүхэл зүйлсийг мөргөж, түлхэж, унах хэрчээ бууруулж, харин тэр бүрт биеийнх нь хамаг яс хугарч байлаа. Эди газар унаж, Спайдермен түүнийг дуудан хажууд нь очино. Спайди харсан зүйлдээ итгэж чадахгүй байсан ч Эди хараахан үхээгүй байлаа. Тэрээр тусламж дуудан орилж, харин Эди хүүгийнхээ нэрийг амандаа хэлсээр байв. Энэ бүхнийг Ноол дээрээс нь харж байлаа. Тэрээр Эди Брокыг алахдаа ахин бүтлгүүцэнд бухимдана. Питер түн туслах хэрэгтэй хэлж, өөрөөс нь бусад бааtruудыг Ноол хороосон гэж бодож байлаа. Энэ үед түүний Spider Sense нэгэн зүйлийг мэдэрч доош суун болтох бөгөөд толгой дээгүүр нь Energy Beam буудна. Ноол бааtruудыг алаагүй ба тэднийг харин удирдах өөрийн армаа болгосон байв. Питер тэднээс зүхтгаар төлөвлөж байсан ч Human Torch цагаа олж тэнгэрт нисэж байсан луг хорон Питер болон Эдиг хамгаалахаар ирдэг. Тэрээр Эдиг гайхамшиг төрлийн лаб руу авчих ёстой хэлж, харин Питер Жонед гал тэднийг өвтгөж чадахгүйг хэлнэ. Харин Жоны үүнийг харин сайн хэрэг гэж үзэн түүний Nova Blast дотор нь байгаа хүмүүсийг ч бас өвтөхгүйд баярлав. Хэрвээ Nova Blast хийвэл Жоны ч бас үхэхийг Питер мэдэж байсан тул түүнийг зогсоохыг хичээж байлаа. Харин Жоны түүний хийсэн зүйл дог бас баатарлаг байсан гэж хүмүүр дэлхийг Питерээс үсэн супер баатруудтай нэгдсэн Ноолын армийг өөртөөгөө зүг дэлбэлж орхидог. Питер харин Эдиг гайхамшиг төрлийн лаб дамжилттай хүргэж өгчээ. Reed Richards-ийн төхөөрөмжүүд Эдиг арай ядан амьдруулж байлаа. Питер түүнийг хэмжилж чадах хэсгийг асуухад Valkyrie босон Jane Foster өөрийнхөө тусгай чадварыг түүнд тайлбарлана. Valkyrie-чуд өхлөн орцсон хүнийг мэдэрч чаддаг бөгөөд Jane Foster Эди рүү иргэн харах үед түүний дээр аврах том мэрлэн илж байлаа. Түүнийг хэрхэн эмчилгээг мэдэхгүйж яравчлах хэрэгтэйг Питерт хэлнэ. Харин Jane тэдэнтэй хамт үлдэж чадахгүй бөгөөд Ноолын гарт амиа алдсан Сентригийн сүнсийг хариулах хэрэгтэй байв. Питер Дилан дээр очиж үгчилж чадахгүй байлаа. Харин Дилан бүхнийг ойлгож байсан бөгөөд аавыгаа үгсэн эсхийг түүнээс асууна. Харин Питер түүнийг лаборатори руу дагуулan явхад Дилан нөхцөл байдлыг харан шоконд оров. Black Panther Thor-ын хаан байгааг асууж, харин Blade, Charles болон Magneto нартай нөхцөл байдлын талаар маргалдаж байв. Питер тэднээс саад болсондоо хүлцэл өчөж Эдигийн явц ямархуу байгааг асуув. Reed дахиц байхгүй хэлж нөхцөл байдлыг хурдан удирдлаганд авахгүй бол болохгүйг, харин T'Challa, Valkyrie, Blade нар Infinite Stone, Cosmic Cube, Ultimate Nullifier зэрэг хүчрэг зэвсгүүд тэдэнд хэрэгтэй эсэхтэр маргалдана.
Энэ үед урлаггүй зочин Намор өрөөнд орж ирэв. Намор тэдний ард түмэнд тэсгэм хүтэн харанх үед олон сая жил тэмцэж байхад хөрсөн дээр энэ бүхэн дөнгөж эхлэхэд тэднийг ялагдаж байгаад нь бухимдана. Дэлхийн ихэнх хэсэг түүний мэдэлд учраас Наморч бас тулаанд нэгдэж ямар нэгэн төлөвлөгөө байгаа эсхийг асууна. Энэ үед Тони Старк гарч ирэн өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулна. Гэвч түүний төлөвлөгөө галзуу мэд сонсогдохч түүнд симбиот руу хэрэгтэйг хэлв. Тэдэнд Эди амьдараа хэрэгтэй бөгөөд голомтод нэвтэрч ноолыг зогсоож чадах цорын ганц хүн түүний гэдэгт итгэж байлаа. Тиймээс түүнийг аварч чадах цорын ганц зүйл бол мэдээж симбиот. Луугийн симбиот илүү хүчрэх учраас Тони тэднийг онилж байлаа. Харин түүний гаргасан өөр нэгэн төлөвлөгөө бол Наморыг Марены хонхорд очиж The Black Tide-ыг сэрэх байв. The Black Tide нь эртний Атлантын шидээр харагдсан дайчид бөгөөд харанхуйд наалтад тулдахад төгс төгссөн байлаа. Харин Blade Украинд очиж цус орогчдыг цуглуулan өөртөөгөө нэгтгэж байв. Хотын дарга Wilson Fisk буюу Kingpin дайснуудын цуглах бааранд очиж тэднийг ч бас нэгтгэж байлаа. Тони Старк нэгэн симбиот луун дээр очиж түүнийг наалын удирдлагаас гаргах хэрэгтэй байв. Лууны ДНК-г дахин шинжилэн бичиж түүнийгээ луунд тарив. Энэхүү төхөөрөмжөнд амжилттай болж лууны симбиот Тони Старктай нэгдэн эхэлж байлаа. Харин лабораторид дийлэн Питер Риднер Эдиг сахин сууж байхад симбиоттой нэгдсэн төмөрхөн орж ирэн Эдиг түүнтэй нийлүүлдэг. Дийлэн ямар нэгэн зүйл буруу байгааг мэдрэхэд Эдигийн амир эрхтнүүд улам гэмтэж Рид харин түүний биеэс симбиотыг салгахаар оролдоно. Өөрөөр Тонийг авчирсан симбиот Эдиг алж байлаа. Харин дийлэн аргаа баран хүчээ төвчүүлж симбиотыг устгахад Тони болон Риднер маш их гайхаж байлаа. Түүнийг өрдөөл бодлороо симбиотыг устгасанд итгэж ядан дийлнийг өөрсдийнхөө нууц зэвсэг гэдгийг Тони хэлнэ. Гэвч дийлэн тэднээс ямар учиртай чимээ гараад байгааг асуухад Эдигийн зүрх аль хэдийн зогссон байлаа. Наал Эдиг байшингаас шийтгэхэд түүний бие машин дээр хүчтэй унаж хүнд бэртэл авсан ч түүний сүнс эцэс төгсгөлгүй харанхуй руу унсаар байлаа. Харин энэхүү харанхуй намаг мэт орон зай Эдигийн хувьд танил байсан юм. Түүний оюухан балартаж эхлэх үед хэн нэгэн Брокимен түүнийг дуудаж Эдиг сэрээдэг. Эдиг энэ тухайн орж доош хартал тэрхүү дуу хоолойг сонсогч хэнийг ч олж харсангүй. Саруул ухаантай болсон Эдигийн сүнс нүдэн анин доош унахгүй байх дээр төвлөрч ахин нүдэн нэхэд аль хэдийн газарсан байлаа. Харин түүний өмнө Рекс зогсож байх ба түүнийг хурдан босч ажилдаа орохыг шаардна. Хот тэр чигтээ яг л 5 мэд симбиотоор дүүрч тэнгэрт аимшигтай симбиотлуунууд нисч байлаа. Нэгэн луу хүмүүс рүү дарж эхлэхэд Эди тэднийг аврахаар гүйсэн ч тэднийг нэвт гардаг. Юу болоод байгааг ойлгоогүй ч хүмүүс рүү дарж байсан лууны өдөөс Эди гүйхэд Рекс түүнийг зогсохыг тушаан орилж байлаа. Луу түүний биеийг нэвтлэн гарах үед Эди яг л биеийг тасарч байгаа мэт маш их өвдөлтийг мэдэрсэн ч нүдэн нэх үед Рекстэй хамт ухаангүй игнэн зогссон олон мянган хүмүүс дунд сэрхэн дээр. Энэ газар бол түүний нэвтрхийг оролдож байсан голомт байлаа. Харин тэдгээр дүүжлэгдэн жагсан хүмүүс бол симбиотод эзэмдүүлсэн, өөрөөр хэлбэл наалын удирдлаганд орсон хүмүүс. Тэдэн дунд өшөө авагчид, X хүмүүс, гайхамшигт дөрүүгээд супер баатрууд ч бас байлаа. Эди өөрийгөө яах ёстойг мэдэхгүй бухимдахад Рекс түүнд хийж чадах зүйл байхгүйг сануулна. Харин Эди өөрийгөө тэднийг аварч чадах байсан хэмээн уурлаж хүүдээрээ буцан очих хэрэгтэйг хэлв. Гэвч Рекс түүнийг бодит бус, кодекс буюу дурсамж болсон сануулна. Симбиотууд нэгдсэн эзэн бий болгоныхын жижиг хэсгийг голомтод хадгалдаг бөгөөд энэ газар байгаа хүмүүр бодит бус дурсамж байлаа. Рекс түүнд хандаж түүний сүнс бодит ертөнцөөс салсан ба бие нь аль хэдийн өгсөн гэдгийг сануулan түүний цогцос байрлах гайхамшигт дүрийн лаборатори дээр ирдэг. Эди үүнд итгэж ядан хүүдээ хүрэх гэсэн ч чадсангүй. Рекс түүнийг тайвшруулахыг хичээсэн ч Эди маш их уурлаж өөрийн хүлээ хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Эди нэг симбиоттой маш удаан нэгдсэн байсан учраас түүний холбоос хүчрэхэг мөн тэрхүү орон зай дахь зарим симбиотыг удирдах боломжтой байв. Гэвч энэ бодит ертөнцид нөлөөлж чадахгүй. Хэрвээ Эди өөрийнхөө өөр хэсгийг буюу Venom-ыг эндээс олж чадвал буцан амилж чадна гэдэгт итгэж байв. Рекс энэ бүхэн боломжтой байж магадгүй хэлж түүний өөр хэсгийг олохоос илүү өөр том асуудал байгааг түүнд хэлдэг. Наал Синтидэ заларч харин түүний гарт Venom эргэлдэж байлаа. Venom-ыг авна гэдэг нь өөрөө түүнийг Наалаас чөлөөлөхтэй адил. Тиймээс түүнд нэмэлт тусламж хэрэгтэй. Рекс түүний ганцаараа биш гэдгийг сануулж, голомтод манай талын симбиотууд ч бас байгааг хэлв. Өөрийгөө болон өөрийнхөө симбиотыг Эдид өгөхөө хэлж, харанхуй дундаас хэн нэгний сүдэр тодорч, харин Рекс хамгийн хайж байсан Venom-ыг олсноо хэлдэг. Энэ бол Flash Thompson буюу Agent Venom байлаа. Дийлэн аавынхаа зохицын хайжууд гашуудан уйлна. Харин лабораторийн гадна Blade ба түүний цуглуулсан цус орогчид нэмээд Sue-нар симбиот мангасуудтай тулдаж байлаа.
Sir Reed Richards-ыг хурдлагыг шаардаж тэдэнд нэмэлт хүч хэрэгтэй байгааг хэлдэг. Харин Reed Richards Dylan руу иргэн харж тэдэнд үлдсэн цорын ганц найдвар түүнийг гэдэгт итгэнэ. Spider-Man Dylan-ыг заавал оролцох шаардлагагүй хэлж, харин Reed болон Wolverine-аар бусад амьд үлдсэн баатруудад хандан Dylan-ыг хамгаалахыг тушаав. Учир нь тэднийг бусад баатруудыг чөлөөлж чадах цор ганц хүн Dylan гэдэгт итгэж байсан юм. Харин Dylan нулимсаа арчин хин нэгнийг өвдөх хэрэгтэй хэлж хүчээ итгэвчүүлнэ. Spidey Wolverine сүүнэр урд гарын довтолж замаа цэвэрлэн харин тэдний ард Dylan гим зэмгүй хүмүүсийн биеэс симбиотуудыг салгаж эхлэв. Энэ үед Ахмад Америк гарч ирэн Dylan руу бамбаага шийтгэхэд Dylan бамбаагийн зогсоон барьж харин Ахмад түүн рүү үсрэн дайрахад түүний биеэс симбиотыг салгаж устгадаг. Үнийг мэдэрсэн Наал хайж байсан зүйлээ олхон тэр. Наал шууд түүнийг барихаар аврах том симбиотгоор явуулахад тэрхүү гарыг аянга нэргэж харин Наалд энэ хүч чадал дэндүү танил байлаа. Энэ бол түүний симбиотлуутай олон зуун жилийн өмнө тулдаж байсан аянгийн бурхан Тор байсан юм. Тор Dylan-ыг хамгаалж, харин Dylan хүмүүсийн биеэ симбиотуудыг салгана. Ингээд аянгийн бурханы чадвар түүнд хамгийн том тусыг хүргэж байлаа. Хүүхдүүдийг нь устгаж буй гэрлийн хүчтэй дайчдад Наал маш их хилэгнэж, өөрийн биеэр тэдэнтэй тулдахаар газардна. Харин Тор түүнийг нуугдалгүй ашгүй нэгэн гарч ирсэнд баярлаж, согтуу байхдаа түүний л угсдагсан сануулan түүн рүү дарж эхэлдэг. Харин Наал түүнийг бяцхан бурхан хэмээн дуудаж, өөрийгөө харанхуй бурхан гэдгийг сануулхад Тор шууд л яриг нь зогсоож түүн рүү дарж эхлэв. Гэсэн ч Наал түүнээс бултаж, аянгийн бурханг газарт буулган авдаг. Dylan түүнд туслахаар очсон ч Наал түүнийг түлхэн симбиотоор дүүрсэн газар унгана. Хитрхи их симбиот байсан тул Dylan тэднийг удирдах чадахгүй байдалд хүрхэн тэр. Тор Наалын гараас мултарч, Наалч дэндүү хүчрхэг байлаа. Тэрээр дэлхийг аль хэдийн өөрийнх нь мэдлд орсон ба түүнийг хинч зогсоож чадахгүй гэхэд Тор Midgard-ыг өөрийн хамгаалтанд байдгийг сануулсан Mjolnir-ыг хүчээрээ зинэглэн байлаа. Энэхүү дайралтаас үүдэж Наалын ирүү тасран ундаг. Гэтэл тэнгэрт чанга чимээ гарч Тор дээш хартал Celestial-уудын нүд гэрэлтэж хот руу дайрахад бэлдэж байлаа. Дайралтаас өмнө Тор тэнгэрт төрж тэднийг зогсоох гэсэн ч Наал симбиотыг бүтээн түүний цэжиг нэвцүүлдэг. Харин Наал Тор тандаж All Black-ийн өвдөлтийг сануулan бүтээгчийн гарт амиа алдах нь нэр төрийн хэрэг болохыг түүнд хэлв. Үнийг харсан Reed Торыг алдсан тул шин төлөвлөгөө хэрэгтэй гэлж 22 Celestial-тэй хэрхэн тулдах дээр сандарч байлаа. Гэтэл нөгөө талд өөр нэгэн гоцхоонт нь Tony Stark үүнд арай тайвнаар хандаж өөрийн болгосон симбиотлуудаагаа Celestial дээр очиж нэгнийх нь биеийг удирдлагандаа аван өөрийн шинэ хуйгаа болгон удирдах эхэлдэг. Tony шууд л өөр Celestial-ыг зөхөж хотод бурхтын хоорондох дулаан эхэлнэ. Харин газрын хөрсөн дээр Наал Dylan барьж түнд үлдсэн цорын ганц гэр бүл бол өөрийгөө гэдгийг хэлв. Нөгөө талд Тор цээжиндээ сүлбүүлсэн симбиот илтгэгээ шархтайгаа тэмцэж байлаа. Тор өөр дээрээ хоёр хэрэг дуудан түүнийг ол хэмээн тушаахад хэрээнүүд тэнгэрт нисэн одож Silver Surfer-ыг олж түүнийг сансар огторгойгоос дэлхий рүү авчирч байлаа. Тор ирэхээс өмнө баатруу төлөвлөгөө боловсруулж байлаа. Питер Dylan тандаж түүнийг сайн танихгүйч Эдид хүүг нь хамгаална гэдгийг амласан түүнд хэлнэ. Питер ч бас эцэг ихээ хайртай хүмүүсээ алдаж дэлхий сүрч байгаа мэт мэдрэмжийг авч байснаа хэлэн түүнийг тайвшруулахыг хичээнэ. Хорвын ертөнц үргэлж биднийг унахыг хичээж хизээж зогсдоггүй. Үүний эсрэг зогсох хамгийн зөв зам бол хүнд цохилтонд бэлтгэж сайн сайхан зүйл болно гэдэгт найдах. Гэвч Питер шиг Dylan шиг хүмүүст үнийг зогсоох хүч чадал байдаг нь сайн хэрэг. Тэм ч учраас Питер Супербаатарын амьдралыг сонгосноо хэлж Dylan-ыг үнд оролцохгүй байсан ч зүгээр гэдгийг түүнд хэлнэ. Ингэж аавынхаа үхэлд гашуудсан Dylan Супербаатруудтай зүг тулаанд нэгдсэн юм. Харин Эди голомтод Rex болон Flash нартай нөгөө хэсгээ олохыг хичээж байлаа. Эди Flash-ыг яагаад энд байгааг гайхан асууна. Учир нь Flash-ийн дараа Эди Venom-тай нэгтгэхэд Flash-ийн кодекс буюу дурсамж устна гэж бодсон учраас. Гэтэл симбиоттой нэгдсэн хүмбэрийн дурсамж голомтод хадгалагддаг бөгөөд Flash-ыг үхсний дараа Venom Эдитэй нэгдсэн ч Flash-ийн кодекс голомтод хадгалагдсан юм. Тэд иргэн ажилдаа орж Эди ямар нэгэн зүйл буруу байгааг, Наал түүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой байгааг хэлнэ. Энэ үед бодит ертөнцид Dylan Ахмад Америкийн бие симбиотыг нь салгаж байлаа. Харин голомтод байсан супербаатрууд Наалын удирдлагаас гарч байгааг харсан Эди энэ бүхэн хүүгийнх нь хийж байгаа зүйл гэдгийг мэдэж байв. Үүгээрч зогсохгүй. Тэдний өмнө нэг нь хан бий болсон байх ба Эди хүүгээ Тортой хамт тулдаж байгааг, Наалыг өвтгөж байгааг харна. Тиймээс Наал удирдлага багахан алдаж энэхүү цооргоо хан нэгдсэн байлаа. Rex Flash хоёр үүний цаана юу байгааг мэдэхгүй учраас айж байсан ч Эди хамгийн түрүүнд ханыг эвлэн гардаг. Гэтэл ханны цаана голомтын хамгийн төв хэсэг буюу ертөнц даяар байх бүх симбиотуудыг холбодог төв мэдрэлийн хэсэг нь байлаа. Тэд юу ихэ мэдэхгүй байсан ч Эди нэгэн зүйлийг анзаарна. Наалын удирдлагад орох симбиотууд торон төрөгцсөн өөр симбиотуудыг барин явах ба тэд бол Dylan-ийн бодит ертөнцийн холбоог нь тасалсан симбиотууд байв.
Тэд аль хэдийн наалын удирдлагаас гарсан учраас тэднийг торнд хорьсон юм. Харин Эди тэдгээр симбиоттой нэгдэж чадвал наалтай тэмцэж чадахыг бүх зүйл ойрхон байгааг мэдэрнэ. Эди төлөвлөгөө гаргахыг хичээж байсан ч Флаш Томпсон ганцаарынхаа хэлж энэ бүхэн өөрийнх нь даалгавар гэдгийг Эдиг өөрийнхөө симбиотыг олж наалын үгзийг өшгөлөх хэрэгтэйг сануулв. Харин Эди түүнийг илүү хүртэх ёстойг, түүнийг жинхэнэ баатар гэдгийг хэлнэ. Хариуд нь Флаш Эдиг үргэлж сайн, эсвэл муухан гэдэг дээр өөртөө эргэлзэж байдгийг, энэ хүртэл ямар хол зам туулан ирснийг, хүмүүрл алдаа гаргадгийг, түүнийг ямар ч эргэлзээгүй баатар гэдгийг түүнд ойлгуулдаг. Эди бол Venom, харин Флаш бол цэрэг. Тиймээс Флаш цэргийн үргээ гүйцэтгэхээр доош бууж, харин Эди түүнд амжилт хүснэ. Ингэж эжент Venom болон симбиот цэргүүд симбиот луунуудын дулаан эхэлдэг. Тулаанч ширүү өрнөж, Флашийг симбиотууд бүрхэн авахад тэдний кодексыг өөртөө татан авч эжент Venom аврах томлоо болон хуурдаг. Эди Рекст энэ бүхнийг тайлбарлан хэлэхэд Рекс байхгүй, харин наал түүний ард зогсож байлаа. Дээлнийг асар их симбиотууд хүрээлсэн байв. Наалын хоолой түүнийг дуудаж, айх хэрэггүйг шимдэж байлаа. Дийл нь эргэн харахад түүний ард наал ирсэн байх ба цаг нь болсон түүнд хэлдэг. Гэвч түүний толгой сонсогдож буй дуу хоолой ганц наал биш байлаа. Хэн нэгний хоолой түүнд телепатаар тайвширхыг хэлж, өөрийг нь сайн сонсохыг хүснэ. Харин наал дийлэнг өөрийг нь устгахаар бүтээгдсэн, өөрийг нь онцгой нэгэн болохыг түүнд хэлнэ. Дийлний толгой сонсогдож буй нөгөө хоолой түүнийг гаргаж чадхаа хэлж, өөрийн хүч чадлаа ашиглан энэхүү голомтыг эдэх боломжтойг сануулв. Наал төрч түүний хүчийг антин болгон ашиглаж, бүхнийг удирдах боломжтойг ч бас түүнд хэлв. Дийл нь наалын гарыг барьж, түүнийг аавыг нь хороосныг хэлэн өөрийн хүчээ идэвхжүүлж эхэлдэг. Өнөөхтөө хоолой дийлнийг зогсож болохгүйг хичнээн өвдөж байсан ч төвчих ёстойг хэлж байлаа. Энэ үед наалын удирдлаганд орсон Cyclops, Human Torch, Invisible Woman зэрэг баатрууд тэр дороо чөлөөлөгдөж, Торын цээжин зоолттой байсан элдэж арилав. Дийлний дайралт амжилттай болж байлаа. Гал болон дуу чимээ наалын аримд үйлчлэхгүй тул тэдэнд аяг цахилгаан мөн ичид хэрэгтэй хэмээн дуу хоолой хэлнэ. Доктор Стрэндж Black Cat нар чөлөөлөгдөж, дуу хоолой шууд Стрэнджтэй холбогдсон түүний толгой тулааны төлөвлөгөөг дамжуулдаг. Стрэндж Black Cat-аас таяа авч, наал өөрийгөө бурхан гэдэгт итгэдэг тул тулаанд өөр нэгэн бурхан эрэхтэй хэлж, таяа газар цөхөн Стрэнджийн хамгийн хүчрэг хөлбрүүдийн нэг ичидийн бурхан болон хувирдаг. Телепат дуу хоолой Cyclops, Invisible Woman, Human Torch, ичидийн бурхан Стрэндж, аянгийн бурхан Тор нарын бодлыг холбож, дохио өгөхөд тэднийг зэрэг товлохыг тушаадаг. Дохиоч эхэлж Cyclops шилэн аван дайрч, Sue, Johnny болон Стрэндж нар дөрвөн талаас зэрэг дайрдаг. Тэд дайралтаа үргэлжлүүлэн наалыг хотын төв хэсэгт шахаж байлаа. Энэ үед 8 ор Black Tide-ыг чөлөөлөн ирсэн байх ба хотод далайн усыг урсгаж эхэлнэ. Харин Celestial-аар хуйгсан Тони өөр Celestial-тай тулаанаа үргэлжлүүлсээр байлаа. Хот бүхэлдээ усаар дүүрч, дуу хоолой Тор, Storm нарыг эхлэхийг тушаахад аян цахилгааны дайралтууд эхлэхэн дэр. Наалын хүч суларч асар их өвдөлтийг мэдэрч байлаа. Харин дуу хоолой дийлнийг тэндээс гарахыг шаардсан, дийлэнч зүхтах гэтэл наал түүнийг багалзуурдан авдаг. Түүний голомтод нэвтрэн гэмтээсэн ч ялаагүйг дийлэн сануулan түүний толгойд хин яриад байгааг асуун түүнийг өөрийгөө харуулахыг шаардав. Энэхүү дуу хоолой бол Jean Grey байсан юм. Тэрээр наалд өөрийгөө танилцуулан түүнийг юу хамгийн их өвдөгдгийг мэдхээр түүний толгойд нэвтэрч эхэлдэг. Jean түүний толгойд амжилттай нэвтэрч хэрхэн Celestial-тай тулдан харанхуйг өөрийн хүслээр давтаж All Black-ийг бүтээсэн бүх дурсамжийг харна. Мөн түүний оюун ухаан ямар хүйтэн, ямар хоосон болохыг ч бас харж байлаа. Jean итгэл найдвараа алдаж байтал түүний хамгийн хүн тулаан болох элдээ алдсан тулааныг хардаг. Наал бол харанхуйн бурхан, гэвч өөрөө харанхуй биш. Тиймээс харанхуй байгаа цагт гэрэлч бас байдгийг, эртдэр үед гэрэл түүний эсрэг хэрхэн тулдсныг харж эхэлнэ. Гэвч тэр үед гэрэл залуухан, бас туршлага муу байсан тул ялагдсан юм. Тиймээс гэрэл нэгдсэн нэг бий болж харанхуйн эсрэг зогсохоор илүү хүчрэхэг болсон байв. Тэр бол наалын эсрэг симбиот. Тэр бол гэрлийн бурхан. Jean ухаан балартан унаж гэрлийн бурхан дэлхийд нэвтрэхийг оролдож байгаа ч чадахгүй байгааг харж байлаа. Торын илгээсэн хэрээнүүд Silver Surfer-ыг олжээ. Тэрээр Jean-тэй холбогдож дэлхийд нэвтэрч чадахгүй байгаа гэрлийн хүчийг харж байгаагаа хэлв. Silver Surfer дэлхийг бүрхсэн симбиотод зай гарган өгч гэрлийн бурханг дотогч нэвтрүүлв. Харин Silver Surfer түүнийг өөртөө нэгтгэх гэсэн ч өөр хэн нэг зорин ирснийг ойлгон тавьж явуулдаг. Харин тэрхүү гэрэл Eddie Brock-ийн цогцос болон Reed Richards-ийн байрлах лаборатори дээр очсон байв. Reed тэрхүү гэрлийг гартаа барин энергийн хүүсүүр нь яг л симбиотыг ажилтгийг тэрхүү гэрлийн бурхан гэдээд байгаа зүйл тэдний аль хэдийн мэддэг зүйл болохыг ойлгоно. Тэд өмнө зүгээр л арай өөрөөр дууддаг байсан хэрэг. Энэ бол Captain Universe, өөрөөр Enigma Force. Харин түүний сонгосон хүн бол Eddie Brock. Тэр бол сонгогдсон нэгэн.
Флаш Томпсон ахлах сургуулийн дээрлэх хүүхэн байлаа. Түүний дараа цэрэг болж, араас нь Супербаатар болж хувирсан. Гэвч одоо тэр бол луу. Тэнгэрт эйжент Venom луу өөр нэгэн симбиот лууны эсрэг тулдана. Харин Ноул Эдийг ахин нэг удаа өндрөөс шитгэхэд бэлэн болжээ. Хэдийгээр Эди эсэргүүцэл үзүүлсэн ч Наалын нэгэн хэсэг хитрхи хүчрэг байв. Наал түүнд хандаж түүний ертөнцийг хүүгэнч бас өөрийн болохоо хэлж ахин доош шиддэг. Харин энэ удаа Эди унахтаа түүнээс Venom-ын симбиотыг салгаж чаджээ. Яг л анхны шиг Эди дахин нэгдэж Venom-ын хоолой Эдид сонсогдож эхлэх үед тэрээр нэмсэглэн ингэж хэлнэ. We are Venom. Харин Ноул ахин нэг удаа Эдиг алхтаа бүтлгүүцсэндээ уурлаж байв. Түүний жинхэнэ Ноул биш учраас дайм бодит ертөнцид өрнөж байгаа учраас Venom далавч ургуулan дэш нисв. Эди өөрөө Codex мөн Venom-тэй нэгдэж чадсан учраас бодит ертөнц рүү буцаж чадахыг Venom хэлнэ. Тэд ердөө ямар төлөвт орохоо сонгох хэрэгтэй. Аврах том Venom-ын гар тэнгэрт харагдаж голомтод үлэмж бит Venom гарч ирхэн дээр. Тэрээр аврах том симбиот лууг ердөөл нэг гараараа бит затгаж, харин Flash Thompson түүнийг Эди мөн эсхийг гайхан асууна. Хариуд нь Эди бид мөн хэмээн хариулж, энэ тулаан зөвхөн Ноул болон түүний хооронд болохыг Flash Thompson бодит ертөнцид очихыг хүснэ. Гэвч Flash Thompson өөрийнх нь бие бодит ертөнцид булшинтай хөвтөж байгааг хэлэхэд түүнийг зүгээр л өөрт нь итгэж булшин дээр очихыг Эди хэлв. Эди хүү дээрээ хурдан очих ёстойг санаж цаашаа горхон Наалын байрлах өндөр замхаг руу ниснэ. Гэвч Venom Эдиг түр хүлээхийг хүсч тэдний биеийг хурц гэрэл нэвтлэн гарна. Venom юу болоод байгааг Эди мэдэж байсан бөгөөд гэрлийн бурхан ирсэнг Эдид хэлдэг. Venom тэрхүү гэрлийг хашгирч, архирч, нүд гэлбуулахыг мөн түүнтэй адил симбиот ч гэлээ арай өөр болохыг мэдэрсэн юм. Эди Venom-оос салж доош унахтаа түүнийг өөрийг нь битгий орхио чимээн гуйж байлаа. Гэвч Venom тэрхүү зүйлд өөрийгөө өгөх ёстойг нь сануулж Эдиг заавал дахин олж очихоо амладаг. Эди нулимс туслуулан доош унахад гэрлийн илтэрхий нүд түүний биеийг бүрхэж нүд нь гэрэлтэж байлаа. Яг энэ үед бодит ертөнцид Reed Richards өнөөх гэрлийг гартаа барин энергийн хүүсвэрийг нь танин мэдэж бүх зүйлийн учрыг тайлжээ. Гэрэл шууд Эдигийн биед нэвтэрч харин Эди түүнийг дуудахыг сонсож мэдэрч байлаа. Нөгөө талд луу болон хувирсан Flash Thompson Arlington-ы оршуулгын газар дээр ирж Эдигийн зөв гэдэгт найдан өөрийн булш руу нэвтрэн орно. Түүний симбиот булшинд нэвтэрч мөн өөрийгөө иргэн ирж буйг мэдэж байв. Flash Thompson үхлээс иргэн иржээ. Энэ хооронд бодит ертөнцид Наалын өдөөс зогсох цорын ганц нэгэн Silver Surfer байлаа. Тэд өмнө нь уулзалтаж байсан ч гэрлийн бурхныг харсан Silver Surfer-д Ноул тэмч гайхмаар биш байв. Тэрээр хавтангаараа элд бүтээж түүний эсрэг тулдахад бэлэн болжээ. Харин Ноул гэрлийн урд хичнээн хурдтай байсан ч хажууд нь үргэлж ханахуй даган хүлээж байдгийг сануулan Silver Surfer-ыг нэр төртөөр хороохоо хэлнэ. Харин Silver Surfer өөрийгөө ганцаараа биш гэдгийг хэлж Наал хойш иргэн харахад Ахмад Америк хөшөө авчдыг цуглахыг тушаан дэлхийн хамгийн хүчрхэг баатрууд түүн рүү дарж эхлэв. Гэвч энэ дайралт бол ердөөл гэрлийн бурхан Эдиг гэртэл цаг ожих төлөвлөгөө байлаа. Эди ч гэрэлтэй амжилттай нэгдэж шин төлөвлөгөөр баатруудын өмнө Наалын өмнө гарч ирдэг. Гэрлийн бурхан шинэ эзэн биеэрээ түүний хороосон хэн нэгнийг сонгосонд Наал гайхаж түүнийг хичнээн удаа алах ёстойг асуун Эди түүнийг огтхонж айлахгүй байгааг хэлв. Гэтэл гэрлийн бурхан Эди Торын алах Mjolnir Silver Surfer-ийн элдийг татан авч Наалыг хороож чадгаа хэлнэ. Тор түүний Mjolnir-ыг дуудаж чадсанд итгэж ядан Silver Surfer-ч бас түүний хавтанг буюу элдийг нь өдөрдөж байгаад маш их гайхаж байлаа. Тэрээр Surfer Thor Spider-Man 3-ыг үлдэж гэмгэн хүмүүсийг хамгаалахыг тушаан Mjolnir элд хоёрыг асар хүчтэйгээр авсаргаж хурц гэрэл Наалын нүдийг гэлбхэн дээр. Тэрхүү гэрлээс Эди өөрийгөө мянган удаа хоёр дахь боломжтой нүүр тулах эргэн ирэлтийн хаан хэмээн дуудаж асар том сүх далайн Наал руу дайрдаг. Тэрээр Mjolnir болон Surfer-ийн хавтанг нэгтгэж өөртөө тулааны сүх бүтээсэн байлаа. Наал зүхтдаа тэнгэрт байсан луунуудыг түүн рүү давталуулж харин Эди тэтгэр луунуудыг бөөгнүүлэн сүхээрээ бүгдийнх нь толгойг тасна. Эди луунуудыг хороож Наалыг нуугтаа болоод гарч ирэхийг хэлэхэд Наал симбиот илдээ далайн түүн рүү дайрна. Гэвч Эди илдийг гараараа зогсоож түүнийг дахин илд болон луунуудыг өдөртөхгүй хэлэн бүхэл бүтэн All Black-ийг гэрлийн хүчээрээ замхруулан устгадаг. Наал түүнийг яаж энэ бүхнийг хийгээд байгааг ойлгож ядан асуухад Эди шууд л түүнийг ялагдсан гэлэн доош шидэж эцсийн дайралтаа хийхээр бэлтгэн. Гэтэл Наалын удирдлаганд байсан Celestial хөдөлж тэдний байрлах газар руу гараа сунган дайрав. Харин Эди шууд л дэше нисч Celestial-ийн толгойг мөн л ганц дайралтаар тастаж орхив. Тэрээр шууд Наал руу буцан нисч замд нь луунууд дайрах гэсэн ч Spider-Man замыг нь цэвэрлэн симбиотыг ямар их үзэн яддаг талаараа Эдид хэлнэ. Зохиолын эхлэлд Наал Эдиг өндөр барилгын дээвэр дээр багалдууртан барьж байсан бол энэ удаад гэрлийн бурхан Эди Наалыг барьж байлаа.
Эдди өөрт нь хийсэн бүхнийг түнд сануулan сүхээ түүний цээжинд зоож, биеийг нь бүрхсэн симбиотыг сүхтэйгээ цуг суглан гаргадаг. Энэ бүхэн эхлэхэд түүний хамгийн их мэдэрч байсан зүйл итгэл найдвар үгүй, унах мэдрэмжийг түнд мэдрүүлэхээр барилгын дэврээс симбиотгүй болсон ноолыг доош шидэв. Итгэл найдваргүй болсон ноол газарт цус нүчтэйг утгалдаж, Эдди өөрийг нь хороосон ч түнэр харанхуй хүүгийнхэн дотор оршсоор байхыг хэлнэ. Харин Эдди хүүгийнхэн талаар ярмаар байгааг асууж түүнийг тэрвэн дээш нисгэн тэр. Наал Эддийг хизээж өрөөсөн суллагдахгүйг харанхуй гэдэг зүйл мөнхийн болохыг сануулж байв. Тэд дээш нисцээр дэлхийн симбиот бүрхүүлийг нэгт гарч задгаа сансарт гарна. Гэрлийн бурхны нүүрнээс гэрэл цацарч наалын нүрийг хайлуулж байв. Магадгүй наалын зүв бах харанхуй үргэлж оршсоор байх болно. Гэвч Эддид энэ бүхэн хамаагүй. Тэрээр наалыг нар руу авчиж энэ бүхэн дийлэн буюу хүүгийнхэн төлөө гэж хэлэн харанхуй бурхан наалыг нарны гадургуу дээр хумхын тоос олтлон шатааж орхидог. Гэрэл Эддигээс үнийг мэдэрч байгааг асуун түүнийг хороож чадсан мөн наалын удирдлага дор байсан голомт эрх чөлөөтэй босныг хэлэхэд Эдди шууд дэлхий рүү буцан ниснэ. Дэлхий дээр симбиотууд чөлөөлөгдөж Блэйдийн цуглуулсан цус орогчид баяраа тэмдэглэнгээ Дракула мандан мадраг хэмээн Блэйд рүү дайрахад бэлтгэж байлаа. Харин Блэйд шууд л тэднэр үрсэн дайрахч цус орогчид хэтэрхий олуулаа байв. Цус орогчдын мэдэхгүйж Блэйдийн мэдж буй нэг зүйл байсан юм. Тэр бол цаг хугацаа. Хотод алидийн өдөр болсон байх бөгөөд наал өхөж дэлхийг бүрхсэн симбиотууд эхнээсээ арилж байв. Цус орогчид нарны гэрэл үнс болтлоо шатаж ажиллаа дуусгасан Блэйд хотыг ажиглан нэмсэглэн зогсно. Тор Silver Surfer 2 Эддигийн үлдээсэн сүхний дэргэд очин яахаа мэдэхгүй хэсэг зогсож хоёул өөртөө зэвсгээ дуудахад сүх задарч Мьёлнир алах ба хавтан болж өөртөө эзэндээ очдог. Дэлхий дээр байсан симбиотууд чөлөөлөгдөн тэнгэрт замхарч харин Эдди дэлхий дээр иргэн ирэв. Спайдермен түүнийг үнэхээр Эдди гэдэгт гайхаж түүнд баяр үргэнэ. Харин Эддигийн толгойд зөвхөн хүн л бодогдох бөгөөд дийлэн рүү яран очиход наалын шингээсэн харанхуйтай тэмцэн тарчилж байлаа. Эдди дийлнийг тавьшруулан тэврэн авч түүнд хайртай ба бүх зүйл сайхан болохыг хэлнэ. Харин дийлэн наалын нэгэн хэсэг одоо ч түүний дотор байгаа ба яг л шатаж буй мэт маш их өвдөж байгааг хэлв. Эддигийн хийх гэж буй зүйл маш их өвдөхийг дийлэн сануулan гэрлийн хүчийг ашиглан дийлний цээж рүү гараа хийж симбиотыг салган авдаг. Наалын харанхуйг дийлэн өглөж авахгүйг Эдди хэлэн түүний дотроос гаргаж авсан симбиотыг би цатгаж юучгүй устгадаг. Энэ үед Эдди эргэн хөндөөлөвтөд орж эхлэх ба юу болоод байгаа гэрлийн хүчнээс асуув. Түүний хийх ажил дууссан бөгөөд түүнийг хамгаалах гэрэл одоо шаардлагагүй болсныг мөн Эддид өөр шинэ үүрэг оногцсныг түүнийг өөр ямар нэгэн зүйл болон хуурсныг хэлж орхин оддог. Харин үүний хариуд Эддиг өөр нэгэн симбиот бүрхэн авах бөгөөд тэр бол хуучны анд Venom байлаа. Venom амсны дагуу түүнийг олжээ. Харин бусад симбиотууд түүнийг тойрон эргэлдэх ба дийлэн Spidey 2 Эддид санаа зовж зүгээр эсэгийг нь асуухад бид зүгээр хэмээн Venom хариулав. Эдди хүүгээ түр хүлээхийг хэлж Venom дээш нисгэд хотод үлдсэн симбиотууд ч бас түүнийг даган дээш хурж байлаа. Эдди тэр бүх симбиотуудын дуу хоолойг сонсогч яг юу хэлээд байгааг нь ойлгохгүй байв. Симбиотууд Эддитэй өөрсдийн эртний хэлээр ярилцаж байгаа учраас харанхуйг тэр ялсан учраас симбиотуудыг чөлөөсөн учраас Эдди бүх симбиотыг удирдах голомт нь болсон юм. Тэрээр симбиотуудын шинэ бурхан болжээ. Өөрөөр тэр бол харанхуйн хаан King Black. Ингэж King Black комикийн үндсэн зохиол өндөрлөдөг үлээ. Энэхүү ивент нь маш том цар хүрээтэй зохиол бөгөөд 3 хэсэг болон гарсан үйл явдлууд донд маш олон дөрүүдийн түүхүүд ч бас гардаг. Хэрвээ энэхүү зохиолыг бүтнээр нь ойлгохыг хүсвэл өөрсдийн биеэр уншихыг санал болгож байна. За тэгэд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад сэтгэлдээ үлдээхээ бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.